Логны ивент итгэж автомас. Оо, энэ бол ялцчихгүй. За энэ баг Энийг хэлэг байж байгаа. Хүү хинд. Жинхэнэ шороотой амарлаг амт авдаг. Зэсэн ч байсан юм шиг. Би зэс идэж үзээгүй л дээ. Зүгээр надад сайн байцгаана уу? Дахин уулзаж байна. Нэг өөрсдөө дахиж уулзсан байна баяртай байна. Битээр өнөдөр амар гоё болсон. цанцараа Ховор иртний. Ийм зүйл боллоо. Юу гэж бодож та. За гэл комент хийрээ. Зүрх дараарай. За тийм ээ. Энэ бол за Нидерланд пивний. Ийм бокс байна. Вау. Эндээ ийм юм та. Тэгэхээр онгойлгох процесс нь их гоё. Хоёул хуруудад хин ялсан онгойлгоо. За Ялагдсан онгойлгоо. за хайжлаад Аваад ялсан юм ялагдсан онгойлгоо. ялсан онгойлгоо. За Чулуу. за би гардаж байна. За та. Энийг үгүй. Баярлалаа. Тэр гардууллаа. За архитектур хүн байна. Архитектур хүний Архитектор. үүдэн штэ. За Архитектур хүн байна. Тэгээд архитектур чинь барилга. Архитектор нь хүн нь тийм аа. Үй зааж. өчиг бүр алж штэ. Би өөр шүү. Би одоо яаж үзэхээс нь мэдэхгүй байна. Алга байгуулагчийн хүн басаа. Энэ Дараа нь энэ модорн байшин байсан. Морин байшин гэдэг юм шүү. Нэг чинь нэр яаж амгах юм бэ? Сая баяг гоё юм байсан шүү дээ. Би тэр чинь энийг ингээ онгойлгоод ямар ч нэргүй. Би энэ хоёрыг салгажуулах юм гэж бодсон анхаарахтаа. Энийг хоёроо. Эсвэл энэ хоёрыг ингэж гаргаад Шууд онгоочлаа шүү дээ. Тэгэл дэглээ авчих юм шүү. За онгоосон байт юм аа гэсэн чинь арай гоо. тэгэл буруу онгойлгоод байгаа юм шиг санагдаад амар сонирн байна. Одоо хоёр талыг энэ юугаал өччихл та. Тийм юм уу? Тийм. Тэгэл тийш авчихлаа. Yes. Болж байна. Тийм ээ. Би бас уг нь 10 жилдээ. Багтаа нөгөө нэг сэтгэн бодох чадрын IQ-гийн хичээлд камердаг байсан. За ингээд их ин орлаа. Гоё. Чихэн мод. Тэ. За ийм фирмэд байна. За хайрцаг дотроо пив хоорондоо нэг юм зөвлөвчтэй. Энд чинь нэг доороо тавиад уудаг юм шүү дээ. За энийг хоёлаа доороо хийчих. За энэ хайрцгийг бол доош тавилаа. Тэгтээ бас үзээгүй юм уу? Спешиал бир гэж шүү дээ. За энэ юм нэг. Энэ нэртэй хүн баш болохоор ерөнхийдөө нэг Монголд байдаг Калтенберг гэдэг төстэй дүү жоохон тийм гашуун эсгэлэн дүү хамттай. Энэ хоёлаа тэгвэл энийг грацаар нь хамгийн өндөрөөс нь бага руу ирэмблээд тэнгуүдээ багаас нь хэлээд авсан чинь. За тийм. Энэ 7.5 6 энэ бас 6 5.5 5.2. За. Тэгэхээр энэ хамгийн өндөр нь энэ хамгийн бага. Энэ тэгэхээр ер нь л нэг тийм бор шаргал гүн өнгөтэй байж магадгүй. Бид хоёрын логны ивент итгэж автомас. Баярлалаа ивент итгэсэнд. Тэр нэг дугаар хийгээд ивент итгэж таасан. Ивент итгэж маань энэ бичлэгийг маань үзэж байгаа байхаа. За. Тэгвэл налуулч хийгээрэй. Соёлын мэддэг хүмүүрээ шүү. За өнгө нь ямар юм харуулаарай өнгө. За хоёр бол ингээд жоохон амсаал. Их уух байгаа. Ухаагүй шүү аав ээжээ. Энэ завшаа нэг ашиглаад зүгээр амсаж үзэж байгаа шүү. Энэ бол ерөнхийдөө нилээн шаргал цайвар өнгөтэй юм байна. За би яг өмнө нь бол биш шиг өнөртэй. Тэгтээ нэг тийм нэг юм тийм white light пигмент тийм шиг пигмент байна. Тэр шиг юм шиг санагдаж байна. Зөвлөх үү? Гоё аюу хөнгө юм. Бэрх гэдэг чинь уул гэсэн үг манайхаараа. Тэгээ пилснер хэлмэнд юм шиг шүү дээ. Хэлмэнд ч бас манай эндээс бидний байгаа айн том хотоос бол ер нь биш чинь тэгээ дотроо пилснер, блонд
Тэгээд ингээд олон төрлөөр white гэдэг багтчихсан юм шүү дээ. Тэгээд энд чинь нөгөө нэг бас double triple гэ байдаг. Тэр нэг алкогол нь илүү double triple болоо явчихдаг. Жилиг бол та 10 центээр буцааж машинд өгч болох нэ. Хөөе бай таалагдчихнаа. Дараа монголчуудын ингээд хоёр эмэгтэй сууж байгаад би ревю хийж байгаа шир үзэхгүй дээ. Эрэгтэй хүмүүс би хийж байгаа ревю. Гэтэ эрэгтэй ч ер нь би энд тэгээд нөгөө хүмүүс аягүй их ер нь пив уудаг соёл аягүй ихтэй тий. Хүмүүс ер нь гадуур аягүй их пив л уудаг. Тэгээд нэг тийм амар одоо ингээд хитэн пив ууснараа одоо нэг уудаг хэрэгчин болоод ахын цаашаа соёлтой хэрэглээ сурцсан гэх юм уу. Тэгээд хүмүүс аягүй их нөгөө хоббигоороо бас пив өөрсдөө одоо компани дээр ч юм уу нөгөө нэг ажлын хүмүүс сонирхлоороо ингээд пив дарах гэх лөө пив ч юм. Пив ингээд дарч мараад тийм юм хийдэг юм хэлээ. Тэгэлэгт нэг удаа Twitter руу явхад нөгөө 300 пивний газар гэдэг юм пив тестэлдэг, амталж үздэг тийм амталгааны газрууд байт юм хэлээ. Тэд нар нас нөгөө нэг сервис ихтэй яг нөгөө градусын зөв тэгээд одоо мөстэй явах бол мөстэй юмнууд ингээд аягүй гоё яг амтын мэдрэхээр ингээд сервис хийж өгдөг болохоор тэндээс бас ууж очиж үзвэл бас аягүй сонирхолтой санагдсан. За 2 цагаан ажиллаа байлаа. Тэгээ Монголд гэхдээ ингээд хүмүүс нэг пив уухаар ч юм уу надаа аягүй нэг тийм хэцүү ч юм уу нэг тийм сонио харагддаг байсан хгүй. Тэгээд энд болохоор одоо нэг ууж байгаа хүмүүсээс шалтгаалаад байгаа юм уу яг юунаас шалтгаалаад байгаа. Нэг тийм хүн дээр хүлээж авах байлцсан. Бүр цаана. Бас нөхрөө адилхан юм. Ер нь баг арай цайварч байна. За энэ болохоор 330 мл тий. Арай том. Тэгээд ер нь бол 4-6 градус сервис хийгддэг гинэ. Тэгэхээр энийг ойролцоогоор нэг 4-6 градус л байх тий. Гадаа тэр хавцаасан. Тэгээд энэ бас 80 тех зууны 10 центээр Нидерландд бол 10 цент. Германд бол 8 центээр энэ шилийг буцааж болох нэ. Айнтховных юм шүү. Айнтхофенс байх гэж байна. Айнтхофенс байх тэгэхээр манай наашаа ирдэг аль нэг замд ч юм. Латрапи чинь Айнтховны болохоор хэдүүлээ Айнтховны бишээ Латрапи гэх юм биш үү? Тэ. Тэгээд Беркел Энсхот гэнэ. Беркел Энсхот гэдэг газар юм шүү. За тэгээд одоо энэ Чехт бас гоё бэрнүүд байд юм шиг л шүү. Тийм үү? Тэ. За амсцай. Өнгөн иймэрхүү байна. Төрөөнийхээс арай бас баг Имийг хэрэглэг үнэтэй байж магадгүй. Яа, таач тэгээд байдаг. Энэ надад нэг арай өнөхөс фреш юм шиг. Нэг тийм газ нь илүү юм уу? After taste нэрээ өөр юм. Нэг арай өөр амт юм. Газ илүү юм уу? Газ илүү тэнгуүтэй нэг өрмөц хамт байна. Юуны хамт юм бэ? Сонирхолтой. Жиг юм шиг байсан шиг. Яг өөртөө. Удааш шүү. Ачтараа. Чиглэг. За ингээс борооны шүүтрийн тусал замч шигсэн. Борооны шорооны. Тийм амтлсан юм уу? Би амтлсан шүү дээ. Чи борооны ус мусны нэг тийм. Яа. Тийм амт мэдгүй гинэ. Тийм амт амтлаагүй. Яг нэг тийм. Шүүтрийн одоо голын ус гэх юм эсвэл. За нэг тийм мэдрэмж төрлөө надад бол. Ямар гахалтай Мэдрэмж үү. За энэ маань болохоор блонд төрөл байгаа 6 градус Будэлс гэдэг бир байна. Энэ авах юм байна. Будэлс гэхний юус харж байгаагүй тий. Та энийг юу харж ирсэн юм шиг байна. Гэтэ нэг тийм амар их байдгүй. Одоо нэг сонголтоо. Би яахыг харж байгаа. Одоо нөгөө байнгут ч одоо Амстел Дүбэл энтер гэлээд шүү дээ. Тэр нь шиг л гэж их бол харж байгаа. За нэг блонд гэхээр нэг арай шар болж ирдэг. White Vitamin болохоор арай нэг цагаан дуу. Тэгээд бас 10 цент юм байна шилэн. Одоо ингээд 50 цент. 50 цент бит өөр өөр тань. 50 цент юу их вэ? 50 цент ч одоо монголоор хэдэн бэ? 1000 1800 юм уу? 1800 төгрөг ингээд байж байна. 1800 төгрөг өнөөдөр та юу авах вэ? За энийг оолчихъя. Арай шаргал өнгөтэй болж ирсэн байна. Боо шаргал. Гэтэ бас тийм гүн өнгөтэй болсон шүү.
Оо. Яг ингээд пивнүүдийг зэрэгцүүлж тавьж байгаа баг багаар ухаар юм тий. амар өөр юм тий. Энэ чамд юу санагдчих вэ? Энэ надад Би яг юм хэлээ дахиад нэг юм хэлээ. Яа баг юу идэж уснаа зарлах гэдэг. Oh my god. Нэг тийм төмөрлөг амтдаг. Зис ч юм байсан юм шиг. Би зис идэж үзээгүй л. Зүгээр надад зүгээр төрсөн мэдрэмж. Гэхдээ яг плант бирүүд юм л гэдэг л та. Гэхдээ нөгөө нэг ингээд ингээд пилснер унгуудаа витэ унгуудаа плант унгууд ингээд яг ялгарлууд нь ингээд гарч ирээд байна. Тэгэхгүй ингээд яг эхнээс энийг уугаад энийгээрээ дамжаад ингээд дагнаад 2 3 бир уухаар ингээд нэг ялгагддаг шүү дээ. Энэ гурав гэхдээ шаал өөр амттай шүү дээ хоорондоо. Ингээд шал өөр. Гэхдээ энэ яг плант бирүүд яг ийм хамттай typically байдаг. Нэг юм хөөдөг. Гэтэ энэ бол тажгуулаа. Тийм гоё. Яг ийм нөгөө нэг white эсвэл ийм юу бирний хажууд арай нэг тийм юм нууж байгаа юм шиг. Арай зузаан. Бишээ бүр зузаан. Арай нэг тийм өтгөн санагдчихна. Гоё. Амт нь нэг тийм өөр. Тэгээд юу ч юм бэ? Дахиад нэг бол. Яа. Нөгөө нэг шүүдрийн туслын амт бол байна. Би ч юусэн шүүдрийн туслыг хэлсэн. Тэгээд тэрнээс ээжтэй бүхтэй шүү. Ээж мэг. Нөгөө би тусаа цуглуулаад ирлээ. Яа. Энд чинь нөгөө нэг цуглуулгынхаа учиртай юм байна. Яг бүх биерний төрлүүдээс ороод ирсэн юм байна. Тэнгүүт чинь эндээс ингээ 3 төрлөөс мал энэ чинь болохоор IPA. IPA гэдэг чинь болохоор нөгөө шүүлтүргүү гэж боддог. Хамгийн сүүлд нь нөгөө нэг шүүгээгүй, илүү өтгөнөөрөө байх гэсэн үг. За өнгийн харцгаая. Нэг өнгөн шаргалдуу. Зарим хүмүүс нөгөө булангартай харагдаад байна уу? Тийм, булангартай. Шүүлтүргүү, зарим хүмүүс юм шүүлтүргүү биерэн дуртай байдаг. За. IPA дурч үзье. IPA. Тэгээд IPA-гээр бид нар IPO хийх чинь. Юу гэж юу? IPO. Яа. Oh my god. Tā байлаа. Яа Иесус. Хөө хин бэ? Жинхэнэ шороотой амт юм шүү. Шороо амт гэж байна. Яа. Гээ амар сонин. За би яг энэ төрлийн биернүүдийг уужсэн. Яг энэ төрлийн биернүүдийн онцлог хандагдаад байна. Яг ингээд нэг юм чи бүр биер судлаач юм шүү. Гэхгүй автор тэгсэн нэг тийм шүүлтүргүй юм шиг амтч нь. Ийшлэг тусам нэг аманд ингээд амт нь үлдээд нэг аманд ингээд ам заваараад байгаа юм шиг мэт. Заваараа. Кола ухаар нөгөө нэг айгүй их сахартай ингээд ам дотор ингээд юм үлдчихсэн шүү дээ. Тэр шиг. Энд чинь бол энийг уусан чинь сая юм. Эндээс ч одоо илүү их одоо усрахаг гэж баг явах хаа. Арай цэвэршүүлсэн. Усны арай их бах тийм. Тэгэхээр чи ингээд ихгүй ийшээгээ нэлээд өтөрөө явж байгаа л яг тэгж байгаа. За энийг усны дараа яг сүүлийн чинь бүр их гэдэг та. Бэлтэрээ. Сүүлийн гэхдээ энэ пивийг өөр төрлүүдийн бол хамтарч утсан. Бүр хэдэн градус лээ? 7 нийт. За хаана хийх гэж байна? Энэ спред. Оо за спред ч юм бас манай эндээс. Манай хоо. Оо гэнэ бол ялцдаггүй. За энэний хамт бол би бол ер нь бол урьдчилж бодож байгаагаар Монголд гэдэг нь Калтенберг гэдэг чинь. Оо. Ийм өнгөтэй биерэнд бас дуртай. Нэг тийм. Гоё тийм аа. Нэг тийм. Энэ бол чихэрлэг байдаг. Үнхээр чихэрлэг байдаг. Өө дайлагч юм шиг. Одоо нөгөө юу. Надад бол чихэрлэг санагддаг. Иймэрхүү даахлын юм байна уу? Тийм. За сүүлийн биер. Сүүлийн биер. Амтнаас шал өөр шүү дээ. Гэтэ энэний амт нь гэтээ амтны хувьд бол амт нь энэ хамаагүй гоё юм. Эднэр бас. Харин тийм байж. Эднэр бол нөгөө устдаа шингөө учраас нэг хамт гэдэг ах юм байхгүй. А тэгмүүд энэ дээр хэрэнгүүт нэг тийм сонио. Энэ хоёр яах вэ гэлээс амт нь энэ бол арай нэг юм. Айгүй бас чихэрлэг гэдэг та санал нийсэж байна уу? Чихэрлэг гэхдээ эсгэлэм. Ер нь бол энэ тав бол гэтээ Хайнекен бол энэхийнх. Хайнекен ч Бавариа ч баг хийнд орж ирэх байхаа. Тийм, Бавариа ч бас Нидерланд. Тийм.
Тэгэхээр тэр хоёрыг би бас Монголд хэвлэж явахдаа Хайникнийг бол хаана гэдэг мэдгүй аа. Нэг Европ хавар Герман хавцаа Германлах гэж боддог. Герман гэж боддог гэсэн. Хөл бөмбөг юм дээр ингээл нэг спонсор хийгээл байнга нөгөө лого нь гарч ирсэн. Тэгэл харахаар Герман л гэж боддог. Тэгээс Нидерланд гэж бодож байгаагүй тэгсэн чинь илүүтгэхгүй биш үү? Мэдхэд илүүцэхгүй. Илүүтгэд илүүцэхгүй шүү. Тэгээд мэдхэд илүүтгэхгүй. Нидер. Хайникен Бавария хоёр тийх юм бэлээ. За энэ дундаас хоёул одоо энэ дундаас хамгийн таалагдсан пивээ сонгоод тэгээд бичлэгээ дуусна. За Абаас Оноо гэ. За оноо болох юм байна. За эндээс 10-аас чи хэд идэх вэ? Энэ 5 залууд сонгох бай. За сонголтыг үлдээ. Баярлаа. Энэ надад нэг онцгойдаг юм. Энэ бол гоёлаа. Би бол яг нэг үнэхээр лайт ямаар байл энийгээ тэгээд зүгээр дунд зэрэг л угаасаа энийг гэдэг юм хэрэг би яг энэ яг энэ гурыг сонгомоор байна. Тэгэнгүүтээ хамгийн гэвэл за энэ хоёрын нэгийг сонгохоор байна. Тэгээд энэ дээр л зүйлийнх дээр л бох юм байна. За миний сонголтоос ер нь бол баг юм л юм байна. Ягаад тэгэхээр эднэр жоохон нэг тийм арай шинхэн хамтгүй гэх юм уу зүгээр бус ихтэй болохоор хамт нэг тийм яахгүй биш. Энэ дээр болохоор яг баг ингэж явах гэж байгаа хэрнээ энэ бас нэг таалагдаагүй ягаад ч юм. Гэхдээ бас нэг тийм муухай бол биш. Гэхдээ урд нь энийг оруулаад миний хувьд одоо байрна нэг юм шиг л. Тэгээд явж ер нь л. Харин ялч энэ dark beer ч юм уу нэг жоохон юм beer special характер гэдэг юм beer. Энэ хавар явж ивэл энэ хавар аялж байвал ийшээ энэ сонирхож үзээрэй. Энэ бас айгүй олон төрлөөдөг. Тэгээд манад ирэх хүн байвал энийг ууж үзээрэй. Манай нэгээр дээрх хүн байвал уугаад гараарай. Нэ бэлэг бэрүүд бас та тийм. Дараа хэрвээ пив харуул өөрийнхөө хамгийн пив сонирхуулнаа. Бэлэг бэр чи нэг ямар бэрлээ? Бараг бүгд л бэлэг юм биш үү? Бүх бидний мэдэх бүх алдартай гоё пив мэдчих юм дандаа бэлэг юм байлээ. За бид хоёрын тестинг юм байла. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. За баяртай. Би золбооч гэсэн. Баяртай. Bye. Хаач удаад ялсан юм ялагдсан уу? Ялсан Монгол. За хайч. Шулуу.